гашуудаараа минь төргийа. Энэ өнөөдрийн бидний хэлцэж байгаа асуудал бол дан ганц нэг хүн, за тэгээд нэг засгийн газарт одоо ихтгэл үзүүлэх асуудал биш гэж харж байна. Энэ бол одоо улс эх орны эдийн засаг, за улс төр нийгмийн доктортой байдлын асуудал гэж үзэж байгаа. За бид 10 сарын өмнө энд бүгдээрээ нийлээд сууж агаад засгийн газраа бүрдүүлсэн. За өргөдөж орж ирсэн ч байгаа гэж байна. Чирэгдэж орж ирсэн байгаа ч гэж байна. Эдгээр хүмүүс засгийн газраа бүрдүүлж явах үедээ хэрхэн ажиллах уу гэдгээ хамтдаа суугаад тайлгнаж байсан бол одоо ч мөн хамтдаа суугаад яаж ажилласан гэдгээ тайлгнах нь мэргэжлийн ёс зүй болов уу гэж бодож байна. Тэгэхээр бүх сайд нараа өнөөдөр ихтгэл үзүүлэх энэ асуудал дээр өөрийнхөө асуудлыг тайлгнах ёстой болов уу гэж үзэж байгаа илэрхийлье. За мөн үүнээс гадна гадаад жагсаж байгаа залуучуудын хувьд бол дан ганц засаг, дан ганц нэг хүн гэхгүй энд байгаа бүх хүмүүсийг нээлттэй мөн үүнээс гадна энд гарч байгаа шийдвэрүүдийг нээлттэй байгаасай гэж үзэж байгаа болов уу гэж харж байна. Тэгээ мөн энэнийг судалгаагаарч гарсан нийт хүн амын 80 гаруй хувь нь одоо энэ ихтгэл үзүүлэх саналыг нээлттэй байгаасай гэсэн байна гэдэг судалгаа гарсан. Тэгээ энэ ч утгаараа зарчмын хувьд одоо санал асуулга нээлттэй явах нь зүйтэй гэж үзэж байгаа гэдгээ бас илэрхийлье. За өнгөрсөн хугацаанд оюун эрдэнэ ерөнхий сайдаар манлайлуулсан засгийн газрын хувьд бол маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Мэдээж бид цар тахал, за дээрэс нь дайн, за үүнээс гадна одоо худалдааны зөрчил гэдэг геополитикийн олон асуудлуудтай байхад бид өнөөдөр эдийн засгаа 2 дахин өсгөж чадсан. Дотоодын нийт бүтээгдэхүүнээ 4600-аас 6800 болгоод өсгөжсөн байгаа. За тэгээ ард иргэдийн хувьд бол баялагын сангийн энэ олон жил яригдсан одоо зүйлээ илүү ам оруулж ажиллахыг мөн шаардж байгаа. Үнийгээ ч одоо бас илэрхийлсэн судалгаа гарсан байна. Тэгээ энэ ч утгаараа энэ доктортой байдлыг үргэлжлүүлж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр бид нар дан ганцхан хэрэглээнээс үүдсэн эдийн засагтай, за дээрэс нь цөөхөн төрлийн уулуурхаан бүтээгдэхүүн дээр тулгуурласан экспорттой, за ингэ байж адил геополитикийн худалдааны, за дээрэс нь олон төрлийн одоо нөхцөл байдлууд үүсэж байгаа энэ үед энэ жижигхэн улсын хувьд бид нар хамгийн гол зүйл бол доктортой, за дээрэс нь олон улсад нээлттэй хөрөнгө оруулалтын нөхцөлийг бий болгох нь хамгийн чухал байгаа. Тэгээ өнөөдөр энэ үүсэж байгаа ерөнхий сайдаас асуух асуултаа өнөөдөр энэ үүсэж байгаа улс төрийн ойлгомжгүй байдал үргэлжлээд энэ засаглалын докторгүй байдлыг бий болгож, за цаашлаад энэ эдийн засгийн хямрал үүсгэх нөхцөл байдал үүсвэл яах вэ? За бидний хувьд бол хамгийн түрүүнд энэ асуудал дээр өртөх хүмүүс бол ард иргэдээ. За жижиг дунд бизнес эрхлэгч нараа эдгээр хүмүүст одоо тодорхой хямрал үүсгэх нөхцөл үүсэх үү гэж харж байна уу та? Тэгвэл бид нар одоо яаж энийг шийдэх вэ? Энэ хүмүүсийн амьдралд хамгийн түрүүнд нөлөөлнө үү? Та энийг юу гэж харж байгаа гэдэг асуулт байна. Тэгээд мөн цаашлаад одоо дахиад хэлэхэд бид бүхэн энэ санал хураалтыг ардсан парламент, за цаашлаад түрүүн та өөрөө хэлсэн сонгодог парламентыг төгөлдршүүлэх, за дээрэс нь бэхжүүлэх нь чухал гэж үзэж байгаа бол энэ санал хураалтыг одоо нээлттэй явуулж арчилсан байдлаар иргэдэд ойлгомжтой байлгах нь чухал гэж үзэж байна. Тэгээ энийг бас танд анхаарч үзнэ үү гэж хэлье. За ерөнхий сайд хариулт өгөх үү? За бүрүүжийн ганц зэрэг гişэ асуулт асууя.